Дээрээс нь Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 9-р сарын 26-ны өдрийн 51-р тогтоолоор аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл байгуулагдсан. Энэхүү дэд зөвлөл нь Монгол Улсын хэмжээнд нийт 5 аймагт байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм а. Тэгвэл Монгол Улсад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас уг зөвлөлийг арга зүйн удирдлагаар хангаж туршлага солилцох өөрөг чиглэл өгөх уулзалт хэлэлцүүлгийг 10-р сарын 9-ний өдөр Ховд аймагт зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл болон гишүүн байгууллагуудтай хамтран ажиллах боломж баримтлаж буй бодлого чиглэл зэргийг хэлэлцүүлсэн юм а. хууль зүйн дотоод хэргийн яамны гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ахлах мэрэгжилтэн отгон жаргал Дэлхийн байгаль хамгаалах сангийн хууль бус агнуур худалдааны асуудал хариулсан мэрэгжилтэн зөвлөх пүрэвсрэн нараар ирж бид бүхэнд бас тодорхой хэмжээний зөвлөгөө өглөө. За энэ дэд зөвлөлийг бол аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчээр байгуулсан. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дарга нь бол аймгийн иргэдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга нь бол манай аймгийн иргэдийн хурлын иргэд олон нийтэд харилцах хэлтсийн дарга. За гишүүн байгууллагуудад бол байгаль орчин аялал жуулчлалын газар, мэрэгжлийн хяналтын газар, шүүхийн тамгын газрын дарга, за Ховд аймгийн ерөнхий прокурор, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд аймаг дэх Алтай саяны бүсийн салбарын захирал, Ховд аймгийн цагдаагийн газрын дарга, за Ховд аймгийн боловсрол соёлын газрын дарга, Ховд аймгийн булган суман дэх айлын газрын дарга, за Хилийн цэргийн Техник 130 дугаар ангийн захирагч гэсэн ийм бүрэлдэхүүнтэй энэ дэд зөвлөлийг бол байгуулсан байдаг. Ер нь манай Ховд аймаг бол ногоон хөгжлийн загвар аймаг болно гэж ийм томоохон зорилт тавьсан ийм аймаг байгаа. Ногоон хөгжлийн хөтөлбөрөө бид бүхэн 2016 онд боловсруулж баталсан. За энэ ажлын хүрээнд энэ байгаль орчинд ээлтэй бүхэл үйл ажиллагааг дэмжих ийм үндсэн зорилготой. Тийм учраас өнөөдөр энэ хүрээлэн байгаа орчинтой холбоотой гэмт хэрэг, хүрээлэн байгаа орчныг сүйтгэж байгаа энэ үйл явдлууд, за дээрээс нь энэ ан агнууртай холбоотой, хууль бус агнууртай холбоотой гэсэн ийм томоохон хүрээлэлд энэ дэд зөвлөл маань ажиллах юм аа. Хулгайн ан гарч болзошгүй. За мөн байгаль орчныг сүйтгэх энэ асуудлууд гарч болзошгүй байгаа. Мөн байгаль орчинд байгалийн экологт оргинолтой юм үйл ажиллагаанууд явуулж болзошгүй учраас энэ бүхнээс урьдчилан сэргийлэх ажлыг хийх нь бол юу юунаас илүү чухал байгаамаа. Тэгэхээр бид бүхний өнөөдөр байгуулсан өнөөдрийн анх дугаар уралдаан хийж байгаа энэ зөвлөл бол сая миний хэлсэн дурдсан зөвлүүдэд урьдчилан сэргийлэх, хуулийг саниулах, соён гэгээрүүлэх энэ ажлуудыг түлхүү хийхээр бид бүхэн ажлын төлөвлөгөөгөө гаргаж гишүүн байгууллагуудаас санал аваад анх дугаар уралдаанаа хийгээд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөл Дэлхийн байгаль хамгаалах сангийнхаа хүмүүсийн заавар зөвлөгөөг аваад ингээд ажиллаж байна. Хэлэлцүүлэгт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүн байгууллагууд болох аймгийн цагдаагийн газар, прокурорын газар, шүүхийн тамгын газар, мэрэгжлийн хяналтын газар, боловсрол соёл урлагийн газар, байгаль орчин аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, Жаргалан сумын засаг даргын тамгын газар зэрэг албан байгууллагуудын удирдлагууд оролцлоо. Уг уулзалт хэлэлцүүлгээс хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гишүүн байгууллагуудын хийж хэрэгжүүлэх ажлын саналуудыг авч аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган ажиллахаар тогтсон юм а.